Хутагт сайн явдлын ерөөлийн хаан 10 зүгийн ертөнц дахныг 3 цагт гийгүүлэн заларсан бэлэгт хүмүүний арслан бүгдэд би хэл сэтгэлээр мөргий. Сайн явдлын ерөөлийн хүчээр санаанд илхэн хамаг ялагчдад орон ертөнцийн хумхын тоогоор олонтаа хувлан сүгдэн мөргий. Нэгэн хумханд ч хумхын тоот бодсад нарын дунд бурхад заларсаар нэлэнхий их номын агаар нэгүсгүй ялагчдаар дүүрэн болтугай. Эцэс төгсгөлгүй магтаалын далай эгшгийн гишүүн далай дуугаар ариун бурхтын эрдмийг дуурсгаж амгалан ажирсан бүгдийг магтъя. Цэнглийн дээд бүхэн цогцолсон цэцэг эрх хөгжим шүхэр гэрэлгэгээ анхлаг хүчсээр гэгээн бурхтад тахил өргөе. Тааламжт өмсгөл аршаан зоог талхлаг чимгийг сүмбэр уул шиг тансаг дээд үзэмж хийцтэй тахил болгон ялагчдад өргөе. Аль хэмжишгүй их тахилуудыг ч авралт тэдэнд сэтгэлээсээ зориулж ариун явдалд дуршин тэмүүлсэн агуу бишрлэр мөргөн тахи. Шунал, хорсол, муухгийн эрхээр би хэл сэтгэлийн үүднээс бишгүй үйлдсэн хилэнц бүхнээ би нэггүй намжлээ. 10 зүгийн бурхад бодсад сурагч төгсөгч ширваг брадик амтэн бүгдийн сайн уйлс аль бүхийд даган баясыг ариусан гээж төрөгдлөөс ангижирсан 10 зүгийн ертөнцийн зулуудад аврал дээд номын хүрдээ алгасалгүй эргүүлэхийг айлтхан хүсье. Нирван дүрзүүлэхийг болгоогчдод нийт ертөнцийн тоос шиг галавт амтэн бүхнийг тэтгэн залрахыг алгаа хавсран өчн залбирая. Мөргөн тахиж гимшин намжлаад даган баясч айлтхан залбирснаар альваа хураасан буян бүхнээ ариуслын дээдэд зориулъя би. Эрт заларсан идүгэ оршигч 10 зүгийн бурхтыг тахи. Ирээдүйн бурхад ч өвтөр түргэн эгээрлээ гүйцээж гэгэрх болтугай. 10 зүгийн хамаг орон асар үлэмж ариун болоод бод модноо морилсан бурхад бодсод нараар дүүрэх болтугай. 10 зүгийн амтэн бүхэн ашид өвчнгүй амар жаргаад ариун номын үйлс бүхэн нь ай найртай сэтгэлчлэн бүтэг. Гэгэрлийн замаар би замнаж орчил бүрт төрлөө мэдээд гэрээ орхисон үнэний ирэлд төрөл тутамдаа гарах болтугай. Агуу гэгэрстийг даган суралцаж ариун явдлыг төгс гүйцэтгэж ёс суртахууныг хэрэггүй ариусгаж ёс бусыг хизээд төвчсүгэ. Тэнгэр лусч дүрийн хил хүн бус болон хүний хил аль бүхний амтны хилээр ариун номыг заасгай би. Илбэрэл журам пирамидад хичээж эрдэнэ сэтгэлийг халталгүй барьж эрхэм сайн чанарыг минь гутаагч элдв буртгаас ангижрах болтугай. Нар сар огторгойд тордоггүй лямхай цэцэг усанд хэрцдэггүй шиг зовлонгийн үүсгэл шулмын үйлээс амьдралын тойрогт ангид явтугай. Элдв хэмжээст ертөнц бүхний эмгэнэл зовлонг маш их амьрлуулж инх хамгааланд амттыг хөтлөн игнэгт тэдэнд
тусыг үйлдэсвэ. Буянт үлсийг төгс дэгжиж, бусдын явдалд зохилдон орж, эрхэм сайныг үлгэрлэн үзүүлж, ирээдүйн галав бүхнийг тоолсгой. Ялгаагүй начиг гэгэрлийг эргэж, ялгуусан хөвгүүдтэй би нөхөрлөж, ямагт би хил сэтгэлээрээ явдал өрөөлөө нэгтгэх болтугай. Өмг түшиг болсон нөхөд үлгэр сайн явдлыг заагчдтай үргэлж би уучрах бүртээ үнэн сэтгэлийг нь бүү цөхрөөг ариун сэтгэлд баатруудаар хүрээлүүлсэн авралт бурхтыг илхэн үзэхдээ айсуу цагийн галав тутамд агуу ихээр тэднийг тагсгай. Богд мэрэгдийн номыг дээдэлж, бод явдлаар хотлыг гэгэрүүлж, ирээдүйн тоо томшгүй галавт эрхэм үлсийг дэгжэн явсгай. Эргэх хорвоогийн орчил бүхэнд игнэшгүй буян суу зал, эрдэм ухаан, бясалгал, гэгэрлийн эрдэнсийн баян сан болтугай. Нэгэн хумханд хумхын тоот, орон бүгдэд сэтгэшгүй бурхад бод сад нарын дунд заларсныг бод явдлаар яван үзсвэ. Үзүүр хязгааргүй зүв бүхэнд өсний интэд 3 цагийн далай бурхад далай орнуудыг далай галбад үдсэн зарчсагай. Уг бүрэн далай мэт үлэмжийн чанар төгс аялгав. Бусдын сэтгэлд ямарчлан нийцсэн Бурхны зарилгийг ямагт сонсдгой. Цаг цагийн гэгэрэгсэд бүхний цаглашгүй номыг хүрдийг эргүүлсэн оюун баялгийн их шиг зарлагт ой ухааны хүчээр нэвтэрсвэ. Ирэх цагийн галав бүгдэд эгшин зур би орсгой. Альмад 3 цагийн галвигч агшин төдид туулан явсгой. 3 цагийн гэгээн бурхтыг нэгэн агшинд би үзсүгэ. Игнэгт тэдний эзлэхүүн зүйлсийг илбэд чанарыг бясалаар эзэмшсүгэ. 3 цагийн ариун орныг нэгэн хумханд илт бүтээж бүхий л зүгт тэр мэтчлэн бурхтын орныг байгуулах болтугай. Ирээдүйн ертөнцийн зулууд дараалан гэгэрлийг олж хүрдийг эргүүлж амарлангуйн туйл нирваныг үзүүлэхэд аврал тэдний дэргэд явсгай. Хамгийн хурдан хувилгааны хүч, хамгийн үүд хөлгөний хүч, хамгийн эрдэмт явдлын хүч, хамгийн түгээмэл асархын хүч, хамгийн сайн буйны хүч, харилтгүй бэлэг бэлгийн хүч, арга бэлэг самадын хүчээр ариун бодийн хүчийг бүтээсвэ. Үйлийн хүчийг огоот арилгаад, нисвансын хүчийг оргүй дараад, шулмын хүчийг үгүй болгосноор сайн явдлын хүчийг гүйцээсвэ. Далай мэт явдлыг хариуцсан, далай мэт өрөөлийг төгсгөж, далай мэт бурхтыг дахин, далай мэт галвыг тоолсгой. Альмад 3 цагийн бурхтын ариун явдлын өрөөл бүхнийг агуу сайн явдлаар гэгэрч алдалгүй би гүйцэтгэх болтугай. Ялгуусан бүхний ахмад хөвгүүн яруу алдан Саманд Бадраа эрдэмт түүнтэй ижилсхийн тулд ил буйна сайтар зориулъя. Би хэл сэтгэл болон явдал орон бүгд нь ариуссан бэлгүүн сайн эрүүлт түүнтэй би ч бас адилхан болтугай. Эрхэм дээд явдлын тулд итгэл манзуушрын эрүүлийг тавьж ирээдүйн
галууд тутамд уйсалгүй эгээрсэн үлсийг нь төгсгүйцээ. Илт явдал нь цаглшгүй болоод ид хаванч хосгүй болтугай. Энэ хэмжишгүй явдалд орсон ч эрдэм чадал бүхнийг ирсвэ. Огторгын хязгаар хаа хүрнэ. Орчлын ертөнц тэнд ч оршино. Зовлон төөрөгдөл хаа үргэлжлэн зорьсон ерөөл минь тэнд ч хүрнэ. 10 зүгийг эрдэнсээр дүүргэж ахуй цэнгэлийг хотлоор бүрдүүлж хумхын тоос шиг олон галавц хотогт бурхтад өргөл болгосноор ерөөлийн хаан судрыг сонсч гэгэрлийн дээд хотгийг мөрөөсч уушгүй сүжгийг нэгэнтэй л төрүүлбэл буйны дээд нь энэ олно. Хинт ч гэсэн ийхүү өрөөвөл хизээд муу заяан доналгүй хилэнцэд нөхрөөсч ангижрах бөгөөд хязгааргүй гэрэлтийг өтөр үзнэ. Эрхэм олзыг тэд эрхшээн энэ насандаач амар жаргаад саманд бадраа ямар мэтчлэн саарлтгүй түргэн түүн шиг болно. Үннийг ухаараагүй хин нэгэн үйлийн 5 адгийг уйлдлээч гэсэн. Үнэн сэтгэлээс ийхүү өрөөвөл өнөөх нүглэн түтгэн харилна. Ухаан бэлэг бие бялдар угсаа язгуур төгөлдөр болоод хар хорийн хүчинд дийлддэггүй хамаг гурван ертөнцид шүтэгдэнэ. Ариун бод мод руу явж амьтны тусад тэнд суугаад аюулт шулмын хүчнийг ялж ариусан гэгэрч үнэнийг номлоно. Энэхүү сайн явдлын өрөөлийг эндүрлгүй тогтоож уншиж ухуулбал эцсийн үрийг нь бурхан л болгоно. Эргэлзэх хэрэггүй дээд гэгэрэлд Манзуу Шри Баатар хэрхэн айлтсан Саманд Бадраач түнчлэн өрөөсөн агуу тэднийг даган суралцахад л альва буйна даатхан зориулъя. 3 цагийн ялагч бүгд ерөөлийн хаанаар өргөмжилсэн тул энэ бүхний буйны үндсээ эрхэм сайн явдалд зориулъя. Энэ нас минь эцэслэх үед элдэв түйтгэр бүхнээ хариусгаад эгнэшгүй гэрэл бурхныг үзэж инх мэндийн оронд одсугай. Эдгээр өрөөлөө тэнд хүрснээр илт болгон төгсгүйцээж оршлон хэдий орших хугацаанд олон амьтанд туслан явсгай. Амар амгалан бурхны оронд ариун ливха цэцгээс мэндэлж амин даваа бурхны илт бошхыг аяа бибэр тэнд олцгой. Онц эрхэм бошхыг олоод олон зуун голт хуйлгаанаар оюуны хүчээр 10 зүгт олон амьтны тусыг уйлдсүгэ. Сайн явдлын өрөөлийг тавьснаар сайн миний хураасан буйнаар амьтан бүгдийн ч өрөөл буян агшин төдийд бүтэх болтугай. Зорж сайн явдлыг өрөөснөөр зол буян хязгааргүйг олоод зовлонгийн далайд живсэн амьтад зохист авдийн орныг олтугай. Эрхэм дээд өрөөлийн хаан ингүй амьтнаа тус болоод Саманд Бадрын эгээрэл бийлж саар заяа бүхэн хоосор